За сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ цаг үеийн мэндийг хүргье. За өнөөдөр ингээд зочинтой байваараа Бямба коучгаа ингээд урьсан байгаа. За бидний лайвыг үзэх хүмүүстэй зориулаад өөрийгөө танилцуулъя. Намайг Meg коуч гэдэг Америкийн нэгдсэн улсад төвтэй топ коучинг академиг 2023 онд анхны трама коучээр 24 онд гэрэг буюу гашуудлын коучээр ингээд суралцаад төгссөн хоёр хүүхэдтэй ээж байгаа. За Бямба коуч маань топ коучинг академиг midlife empowerment коучоор ингээд төгссөн Америкийн нэгдсэн улсад ингээд ажиллаж амьдардаг эмэгтэй байгаа. За тэгээ Бямба коучтойгоо өнөөдөр бид хоёр муу нохоор сайн илчил гэдэг ийм сэдвээр яриа өрнөхээр бэлэн болсон байна. За тэгээд Бямба коучгаа тий манай зочдод, манай фэйсбүүкийн найзуудад өөрийгөө танилцуулаач гэж урьж байна. За баярлалаа Мекоч. За та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргье. Та бүхэндээгээ би Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. Би одоо Америкийн нэгдсэн улсад ирээд 20 гаруй жил амьдарч байгаа бүсгүй. Монголдо санхүү эдийн засгаар бакалаврын зэрэг аваад Америкийн нэгдсэн улсад бизнесийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Тэгээд Нара Томсон багшийнхаа үүсгэн байгуулсан Top Coaching Academy Midlife Empowerment Coach-оор төгссөн коучсгүй байна. Энд одоо коучийнхаа үйл ажиллагаа хийдэг. За тэгээд Мек коучтой маш их баярлалаа. Өөрийнхөө ингээд лайвд өргөн оролцуулж найзуудаа танилцуулж байгаад. Баярлалаа Мек коуч. За баярлалаа Бямба коуч. Тэгээд Америкийн нэгдсэн улсад Бямба коучхын 20 гаруй жил бас ингээд амьдарч байгаа. Тэгэхээр тэнд бас тэ ингээд Америкт амьдарч байгаа гэр бүлүүд хүмүүсийн донд бас ингээд гэр бүлийн хүчирхийлэл бас хэр их байдгийн болоо. Тэг өнөөдрийн сэдвүүрөө шууд ингээд орчий гэж бодож байна. Тэгээд миний хувьд болохоор ингээд гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа арх тэ ингээд бага насны бэлгийн хүчирхийллийн талаар бас ингээд ярьдаг. За энэ нь бол миний амьдралын бас ингээд давж туулж гарсан юм туршлага байгаа. Тэгэд энэ гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байгаа эмэгтэйчүүд бол үнэхээр ингээд тий өөрийн гэсэн дуу хоолойгүй, санхүүгүй энэ байдлаасаа болоод бас энэ хүчирхийлэлд бол ингээд амьдраад байдаг энэ шалтгаан нь бас энд байдаг. Тэгэхээр ийм одоо тий одоо хүмүүс бас ингээд гадаад оронд ч гэсэн бас энэ байгаа ажиглагдаж гэнэ үү, хэр их байдгийн болоо гэдэг талаар бас ингээд тий муу нухаар сайн илчил гэдэг ямар асуудлууд байдаг вэ гэдэг талаар бас ярилцах гэсэн юм аа. За баярлалаа Мекоучтэй. За энэ бол нэлээд тийм хурд сэдвүүдийн нэг байгаа тий. Тэгээд энэ сэдвийг одоо гаргаж тавьж байгаа. Би хувийнхаа зүгээс би Мекоучтэй үнэхээр талархмаар байна. Яагаад тэгэхээр энэ одоо тий ингэж чамшигмын тий хүчтэйгэр дуу хоолойгоо одоо бусдын өмнөөс гаргаж дуурж байгаа. Би гэр бүлийн хүчирхийлэл өртөжсэн юм аа. Би бага насны хүчирхийлэл өртөжсэн юм аа. Тэр тусмаа ингээ төрсөн гэртээ төрсөн анхаасаа гэд чамшиг ярьж дуурж байгаа хүн бол би бол Монголд байгаа гэж бодохгүй байна. Тийм учраас чинийхээ энэ хийж байгаа үйлд би үнэхээр талархаж байна. Чи минь олон бүсгүйчүүдийн энэ хүчирхийлэлд өртөж байгаа бүсгүйчүүдийн өмнөөс эмэгтэйчүүдийн өмнөөс дуу хоолойгоо өргөж байгаа шүү. Энэ бол маш гайхамшигтай ажиллаа. За тэгээ Мекоуч мань гаргаж ирлээ. Битэрийн өнөөдрийн ярианы одоо тий лайв сэдв бол муу нухаар сайн илчлээ. За тийм ээ, энэ бол гэр бүлийн хүчирхийлэл бол хаасайгүй явагдаж байна. Энийг бол ерөөсөө нуугаад хэрэггүй. Гэхдээ нуугаад ч байх шаардлага байхгүй. Угаасаа ил тод байж гин. Хүмүүс зүгээр нөгөө мэдсэн ч мдээгүй юм шиг, сонсон ч сонсоогүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг л царай дүр эсгэж явж байгаа юм өндөө болоод. Өндөө болоод би болоод Чикагод амьдардаг. Бүр энэ хүчирхийлэлээс болоод хүн амь насаа алдсан хүртэл бид нэр түүх байна. Хүчирхийлэлээс болоод өчнөө олон зүйлийг даван туулж байгаа чи өстө бүр ингээд зөндөө олон жишээнүүд байна. За энэ хамгийн харамсалтай зүйл хүчирхийлэл гэдэг маань ихэвчлэн хаалттай хаалганы цаана хүмүүсийн нүднээс цаана даалд явагдаж идэг зүйл аахгүй юу. Тэгээ дээрэс нь тэрнийхээ нөгөө хүмүүс ингээ ил гаргаж тавихтаа үнэхээр тий ч бас муугаа үзүүлчих нөө муу явж байгаа харуулчих нөө гэд ингээл бид бүхэн дуу хоолойгоо өөрийгөө дараад за нөгөө талд нь ингэж дарснараа тэгж хааснараа тэгж нууснараа бид нар тэр хүчирхийллийг хүчирхийлэгчийг давруулаад тэр үйлдэлийн одоо өөгшүүлээд улам дараагийн нөхцөл байдал руу орох одоо болцоог нь хангаад идэх юм байна гэж би одоо бол хараад сууж байна. За ерөнхийдөө бол танд те одоо те нэг хүн таныг үг хэлээр доромжилж байгаа бол тэрнийг та хүлээн зөвшөөрсөн бол дараагийн үг хэллээр доромжлох нь бол тодорхой. За юу. Одоо ингээ дараагийн цохилд орж ирнэ. Таныг нэг цохиод авсан бол дараагийн цохилд орж ирэх нь баг тодорхой. Энийг ерөөсөө хүмүүс ойлгох хэрэгтэй байна. Тийм учраас энэ үйлдэлийг өмнө нь зохицоох хүлээн зөвшөөрөхгүй байх. За тэгээ дараагийн тэр аимшигтай буюу том хүчирхийлэл орж ирэхээс
урьдчилан сэргийлэх арга хэмжээг бид бүхэн одоо авч сурах хэрэгтэй байна. Үнэхээр мега коуч минь асууж байна. Хүчирхийлэл байна уу? Байна. Бүр айхтар их байна. Үнэндээ их байна. За баярлалаа. Тэгээд энэ дээр бас тэ ингээд нөгөө хүчирхийллийн талаар ингээд ярихад тийм ээ, энэ бол бидний тэ ингээд одоо эрүүл одоо тийм орчин төрсэн хүмүүс бол ерөөсөө энэ хүчирхийлэл гэдэг нь тэ тэдний амьдралд өстой нэрээ одоо зүгээр ингээд салхинаас нь тэ энийг чи ингээд мэдрээд ингээд орон зайгаа ингээд татчихдаг зүйл бол яагаад энэ хүчирхийлэл донд ингээд амьдраад байгаа бэ гэдэг нь болохоор тэр одоо хүмүүсийн тэ хүчирхийлэлд байгаа амьдраад ингээд төвчээд байгаа хүмүүсийн бага настай нь холбоотой байдаг юм байна. Бага наснд нь ингээд гэр бүл нь одоо маш их юм одоо хэрүүл тэмцэл тэ архины одоо хэрүүлтэй байсан эсвэл архигүй байсан ч гэсэн ээж аав нь байнга ингэж хэрүүл тэмцэл хийдэг байсан гэдэг ийм одоо эрүүл бас энэ одоо зүйлүүд нь хүүхдүүдэд нь за ээж нь ингээ хүүхдээ хитрхийх ингээ голдог шилдэг тэ энэ одоо үн цэнийг ойлгоогүй дандаа ингэж нөгөө нэг шүүмжилдэг байсан энэ зүйлүүдээс болоод эмэгтэй хүүхдүүд нь тэ ингээд өөрийнхөө дуу хоолойг олоогүй өөрийгөө ингэж голж явснараа энэ одоо хүчирхийлэгчдийг бас ингэж тэ татах энэ одоо үндс нь энд бас ингэж гарч ирдэг юм байна. Тэгэхээр эндээс болов тэ өөрсдийнхөө тэр гарал ухсаа тэндээсээ бас бид нар ингэж тэрийг ингэж бас нөгөө нэг нууж хаагаад байх шаардлагагүй юм байна. Харин ч тэ энийг ингэж надад ийм одоо юу байсан. Тийм болохоор би энийг ингэж бас тэ үргэлжлүүлээд ингэ явцсан байна. За тэгээ энэ нь ингэж бид нар нас бид гүцээд ялангуяа тэ энэ 30 нэмэх нас руугаа ороод ирэхлээр яг энэ асуудлаа ингэж тэ цэгцлэхгүй болоод ирэхлээр үнэхээр бид нар ингээд илгээрээ хэвтэж тэ гацаанд орох том юм шалтгаан бас ингээд болдог байгаа. Тэгэхээр энийг ингээд засаж жанслаад өөрлөгөө өнгөгээд миний дотор яг юу суусан болоод өнөөдөр би ийм хүнийг тэ ингээд амьдралдаа татаад оролцуулчихваа. Яагаад би энийг ингээд төвчээд тэ ингээд зодуулаад ээжэж энэ хүнийг ингээд тэ нөгөө зодуулаад ээжэж тэ янз бүрээр ингээд дарамжлуулаад ээжэж нөгөө хүнийг аврах гад нөгөө хүнийхээ хэрэгцээг хангах гад ингээд бас тэр ингээд суугаад байт юм лээ. Би бас яг энийг ингээд мэдэрсэн би бага насандаа тийм ингээд төрсөн гэртээ төрсөн анхаасаа бэлгийн хүчирхийлэл авч ирсэн. Ингээд дараагийн олон хүчирхүүлэлтийг ингээд татсан. Энэ нь болохоор миний тийм ингээд маш том юм шарах. Ингээд эрэгтэй хүнтэй ингээд нээлттэй байж чаддаггүй. Эрэгтэй хүнээс ингээд ичдэг хамгийн том энэ шалтгаан нь энэ дээр ингээд байж исэн. Тэгээд би ингээд өөрийгөө бүх юмнаас ингээд нөгөө даардаг. За чи дут чи одоо илүү вэ чи одоо муухай байна гэл ингээд маш ихээр ингээд өөрийгөө ингээд нөгөө нэг ичээдэг байсан байгаа хгүй би өөрийгөө ингээд ичээдэг. Тэгээ тэр нь бас ингээд эрэгтэй хүмүүсээс бас айгүй хин ичгүүр бас ингээд орж ирдэг байсан байгаа. За тэгээд энэ архины хамааралтай бас ингээд гэр бүлд өссөн байгаа юм. За энэ нь бол бас миний сонголт бидний бас ингээд сонголт байгаагүй эдгээр бол тийм ингээд яг бид нар ингээд бага насандаа ийм зүйлүүдийг амсаад ингээд туулцсан юм байна. Гэхдээ энэ тий шархнуудыг бол бид нар нас биеинд үүсээд өөрсдөө энийг одоо нэг тийм гадны одоо ялангуяа коучинг дэмжлэгтэйгээр бид нар энийг зохицуулаад бас ингээд шийдэж бас болдгийм байна гэдэг энэ зүйлийг хэлэх гээд байгаа. За тийм учраас би ингээд тий багшийнхаа тусламжаар Нара Томсон багшийнхаа тусламжтайгаар энэ асуудлаа ингээд даван туулаа гарцсан. Бидний өнгөрсөн ямар байх нь нэг тийм одоо юу биш үү юм бэ? Одоо ингээд асуудлаа даваа гарцтай дараа бол тий ингээд хүн ингээд хүч тий ингээд инээх юм чадaltaй олж ирж байгаа хгүй. Яг тэр дундаа сууж явах тохиолдолд юу инээх тий инээх мантал ингээд байж идэг. Энийг ингээд даваад гарчдаг. Тэгээд яг тэр өөрийнхөө хүсэж байгаа амьдралаа бүтээх боломж бидэрт байдгийн байх шүү. Тийм болохоор тий танд ингээд бас энэ боломж харуулж байгаа хүмүүс рүү бас ингэж төхөөд тий бас энэ хүмүүсийн олгож байгаа юм боломжуудыг бас ингэж алцгаж аваарай гэдэг ийм зүйлийг хэлэхээр энэ лайвыг хийж байгаа маа. Тэгэхээр ингээд тийм Монголд ч байсан, гадаадд ч байсан яг л тэр нөгөө нэг тийм Монголд ингээд Монголоос ингээд аваад гарсан тэр тархиал бас бид нар ингээд засаж янсаж шатаагүй болвол нөгөө л нэг хүчирхийлээ нөгөө л нэг зүйлээ ингээд аваа явж идэм юм байна. Тэгэхээр энэ тэ дуу хоолойгоо ингэж гаргаж ирэхэд маань бидэрт коучинг дэмжлэг маш их чухал байдгийн шүү гэж бас хэлэх гэсэн юм аа. Тэгэхээр ингээд гадаадд би ингээд хүчирхийллийг ингээд даван туулаад ингээд явж байгаа үедээ бол Монгол нийгэм ялангуяа тийм цагтаа энэ одоо төрийн байгууллага бол үнэхээр ингээд эмэгтэйчүүдтэй одоо хүүхдүүдтэй тийм ээлгүй юм байна гэдгийг бас ингэж мэдэрчээсэн. Тэгээд яг хувь хүн өөр дээрээ Монголд бол тийм Монгол нийгэмд бол хувь хүн өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж хувь хүн өөр дээрээ анхаарал тавьж ижил энэ асуудлуудаа шийдэх юм байна гэдгийг ингээд олон хүмүүс бас ингээд харуулж байна л да.
тэрний нэг юу нь бол би өөрөө байсан. Тэгээд багшийнхаа дэмжлэгтэйгээр тий хамт олонныхоо одоо туслалцаагаагаар энэ асуудыг ингээд 2 жилийн хугацаанд бас ингээд даван туулаад ингээд явж байна тий багш ингээд шархаа эдгээгээд бүр 3 жил ингээд явж байна. За тэгээ энэ бол урт хугацаа бас ингээд зарцуулдаг юм байна гэж би өөр дээр ингээд харж байгаа маа. Тэгэхээр ингээд гадаад ялангуяа Америкийн нэгдсэн улсад тийм гэр бүлийн хүчирхийллийг ингээд даван туулахад тэр одоо боломж нөхцөл нь ер нь хэр байд юм болоо гэдэг талаар Бямбакогчоос асуух гэсэн. Баярлалаа Мекөвч. Маш сайхан асуулт байна. За тэгээ Мекөвч маань сая өөрөө бүр тайлбарлаа хэллээ шүү дээ. За би өөрөө ийм гэр бүлийн хүчирхийллүүдээр ороод те ийм хүнтэй бүр ингээд сайхан ханьсан суугаад өөртөө тэрнийгээ бүр ингээд татаа те ингээд хоорондоо сайхан бүжиглээ сайхан амьдрсан байх нь шүү дээ. Энд чинь бас тэгээд тэр чинь цаанаа бас үнэхээр цаанаа учиртай. Энд чинь зүгээр нэг гараад ирдэг зүйл биш байгаа юм. Тэгэхээр ерөөсөө сая Мекөвч маань хэллээ. Би ийм зүйлүүдээр туулаад яваад ийм хүнтэй ханилт суугаад те тэр арх удаг хүнтэйгээ ханилт суугаад. За энэ үнэхээр эргээ харахад бол ерөөсөө Мекөвч маань баг насныхын тэр одоо ерөөсөө баг дассан даавуу тэр байж штэ. Тэгэхээр чин тийм хүнийг ёор тэгэж нөгөө эвэртэй туулаа үдсэн юм шиг харж үзэхгүй штэ. Угаасаа тэр хүн магадгүй арх удаг, магадгүй тийм байсан махыг тэрнийг it's okay гэд одоо энэ тарих чин тэгээ үлээгээд авчдаг байх нь штэ. Хамгийн наазах нь жишээ. За тэгээ Мегоч минь хэллээ. Тэрнээсээ бас энэ нөхцөл байдлаасаа гарахын тулд мэдээж энэ амьдралаа хичнээн жижиг туулж явсан. За тэгээд энэ дээрээс би Нара Томсон багштайгаа коучтэйгээ уулзаад энэ амьдралаасаа гарахын тулд бас ингээ 2 3 жил өөр дээрээ ажиллаж ийж энэ бага насны шархаа өөрөө энэ яагаад ийм зүуд орж яваад байгаа гэдгээ ойлгож энийг эмчилгээд одоо 2 3 жил манай коучт минь зарцуулагдсан байна штэ. Тэгэхээр бид бүхэн ихэр вау зарим хүмүүс ингэж бодно. Ваа ямар амар юм бэ? Юу ярина вэ? Тийм юм бас тийм амьдрал байдгийн мүү гэж баг магадгүй асууж иж магадгүй битээрээс. Тэгтээ хараа sorry. Энэ хүчирхэл гэдэг юм чи бити нэг хоол том юмас батаад хайгаарай. Энд чи айгүй жижигхэн зүйлээс эхэлдэг юм байна. За би жишээ тавья. За одоо би Америкт амьдарч байгаа хүн чинь бас Америкаараа жишээлээ. За энэ Америкт хүний нутагт амьдарч байгаа хүмүүс одоо тий. За тэр цумаа эмэгтэйчүүд маань ингээд эмэгтэй хүнийхээ амьдралынхаа жамаар нэг хитэн хүүхэд гаргадаг тий. Хүүхдээ гарган. Зүгээр та нар процессыг хараарай. Тээж жирэмсэн тэн тий төрүүлн гаргаж үсгэн гэхэд чи нэг хүүхдийг үсгэхэд хүн эмэгтэй хүн нэг 2-3 жил бүр хамгийн наазах нэг хүүхдээ нэг бор хоолнд ортол хугацаа хэрэгтэй болж байна да. За тэгэхээр чи эмэгтэй хүн чинь бас тэр үе тэрний үр хүүхдээ өсгөж гаргаж хүмүүжүүлэхийн тодорхой хугацаа зарцуулдаг байх нь байна. За дээрэс нь тэр хугацаанд чи ингээд ажиллах чадваргүй болж जैन те ингээд янз янзын ингээд бусдаас буюу нөхрөөсөө хамааралтай болж байна. Би одоо гадаад орчинд ярьж шүү. Тэгээ ингээд хамааралтай болохоор чинь нөгөө талд хувь хүн өөрөө ингээд нэг бусдаас хамаа би энийг өөрөө туулсан байхгүй. Би 2 хүүхдээ 2 ойрхон 2 насны зүрхтэй төрүүлээд үндсэндээ бол 5-6 жил гэртээ суусан. Гэтэ би гэртээ зүгээр ангаагаар суугаад исэн бас байхгүй. Засар заагаар нь бас өөрийнхөө болцоогоор бас хэдэн цагийн ажил одоо хийгээ явцдаг байсан. Гэхдээ би өөртөө миний хувьд бол би өөртөө тийм үн цэнэ алдж байгаа байдлаа айгу мэдэрсэн. Би өөрөө тийм айгу weak болж байгаагаа мэдэрч эхэлсэн. Яагаад тэгэхээр би ингээд их олон юмнаас ингээд нөгөө нөхрөөсөө хамааралтай болж эхэлж штэ. За тэгэл миний хувьд бол би 30 гаруй насалж ээж хүнтэй суусан би өөрийгөө тодорхой хэмжээгээр бэлдсэн. За одоо би үр хүүхдээ гаргахад одоо тий би бас тодорхой хэмжээгээр өөрийгөө бэлдлээ. Би зөвхөн дөнгөж 20 настай гараад хүүхд гаргаад одоо гэр бүл зохиогоо яваагүй. Тэгээ тэгэж исэн хэдий ч бас 5-6 жил гэртээ суугаад гэсэн чинь надад хамгийн том цохилд орж ирсэн бол санхүүгийн цохилд орж ирсэн. Ягаад тэгэхээр би яг ингээд нөгөө нөхрөөсөө тэгээ өөрөө олон жил бие дагаа амьдэрсэн хүн чинь нөхрөөсөө хань ижлээсээ хааны мөнгө өгөөч гэж асуух надад л аюу ичгөвтөр байсан. Энэ зүйлийг аюу олон хүмүүс мэдэрдэг юм байлээ. Ягаад тэгэхээр тэгэхэд чинь хань ижил нь өөрийн чалгаараа ярил амьдралаа ингээд нөгөө provide хийгээ яваад байгаа юм л та. Тэгэхээр харин хүчирхэл гэдэг юм чинь ерөөсө жижиг зүйлээс эхэлдэг байхгүй. Тэгэхээр яваанда тэр хүн чинь тэр зүйл рүү ингээд урсаад яваад орчиж байгаа байхгүй. Ингээ ерөөсөө баг ингээ өөрөө мэдлгүйгээр нэг мэдсэн чинь weak дороо өөрөө ингээ сул дороо болоод эхлэнгүүд нөгөө хүмүүсийн харилцаа өөр эхлээд болоод эхэлж байгаа байхгүй юу. За чам руу чи л ийм байгаа болохоос чи л ийм одоо юу гэдгийг ачаагүй одоо гэрийн аваа байгаа учраас чи ийм байгаа болохоос гэх тэр хүмүүсийн ингээ нөгөө ийм юу руу чи ингээ өөрчлөгдөж эхэлж байна. Тэгэхээр эмэгтэйчүүд минь энэ хүчирхийллийг бити холоос хайгаарай. Хүү тэр одоо хамгийн наадах нь үг хэлээр доромжилж эхэлж штэ. Одоо юу гэдэг энэ чинь доромжлог энэ чинь хүчирхийл штэ. Verbal хүчирхийл байхгүй юу? Бариад аваа зөхөө зодчихгүй маа гэж чи одоо тарган байж гэдэг юм уу? Чи ааштай байж гэдэг юм уу? Тэгээ хөөрхөн ингээ гэртээ олон жил суугаад ирэхэд чинь өөртөө итгэлгүй болсон эмэгтэй хүн ээж хүн яадгийн ааш авирн хувирн яадгийн хөөрхөн минь ингээл амьдралаа сэтгэл ханамжгүй болоод ирэхэд ингээ хувираад эхэлж штэ. Тэгэхээр чи чинь чөтгөр шулан мангас болж яах гэх жишээ нь энэ чинь буцаад нөгөө талаараа тэр хүний
хүчирхийлж байгаа нэг хэлбэр юм аа. Ингэж энэ хүчирхийлүүч нь олон янзаар явагддаг. За бүр цаашлаад бүр аимшигтайгаар барьж аваад зодоод тий одоо бүр биеийн physically хүчирхийлэл ороод abuse хийгээ явж байгаа хүмүүс байна. Байна. Үнэхээр байна. Энийгээ зүгээр за илчлээ гаргадаг нь хэдүү гэдэг л байна. За энэ Америкийн нэгдсэн улсад уул нь болоод энэ хорог энэ дэлхий дээр бүр нөгөө хүчирхийллийг айгүй нөгөө хамгаалдаг эмэгтэйчүүдийн хамгаалдаг айгүй үнэхээр мундаг нийгэм байхгүй юу. Тэгсэн хэрнээ за би одоо манай Монгол бүсгүүчүүд гэлж. Монгол бүсгүүчүүд минь яагаад хүчирхийлэлд өртөөд байна вэ? Яагаад? Би одоо бүр яагаад гэдэг асуултыг маш их тавьдаг болсон. Яагаад? Яагаад та энэ хаалганы цаана хүчирхийлэлд өртөөд тэр хүний хүчирхийлж байгаа хүнийг хүлээн зөвшөөрөөд тэр үйлдэл нь улам одоо өөгшүүлэн дэмжээд бид нэр өөгшүүлэн дэмжиж байгаа байхгүй юу? Яагаад тгээ яваад байна? Тэр нь бидний энэ ерөөсөө тарихтай холбоотой байгаа байхгүй юу? Бид нар энийг магадгүй энийг хэвийн зүйл гэж нэгдээд үзэж байна. За зарим нь болохоор бүр айгүй олон нөхцөлтэй дээ би энийг ганцхан юм руу хэлж болохгүй. Зарим нь болохоор нөгөө нөхдүүд нь тэгж штэ чи нөгөө намайг хин хэлэх үү нохоог хин саах уу гэдэг нөгөө эн чинь бас нөгөө бид нар чинь гэр бүлээсээ хоол байна, эх орноосоо хоол байна, ээж аваасаа хоол байна, хайртай хүмүүсээсээ хоол байна. Тэгэхээр чи ингээд нөгөө хүнийг хүчгүүдүүлж штэ эмэгтэй хүнийг хүчгүүдүүлж ин нөгөө сул дорой олгож ин чи гараагүйгээ явчих газар байхгүй, гэр орон байхгүй, аав ээж дээрээ гүгээд очиж очих газар байхгүй нэгдүгээр. Миний нөхцөл би нөхөртөөгөө гэхдээ би хизээч би тэр хүнийг надад гар хүрхийг бол хүлээн зөвшөөрөхгүй. Тэгсэн гэрнээ хил амаар доромжлох тийм нөхцөл надад орж ирсэн байхгүй. Тэнгүүд би чинь тэгээ яваад байгаа шүү. Доромжлуудад одоо юу гэдгийг тэр хүний ааш авирыг хүлээн зөвшөөрөөд. Гэхдээ би нэг өдөр зогсолт хийсэн байхгүй юу. Яагаад зогсолт хийсэн гэхээр би өөрийнхөө төлөө зогсолт хийгээгүй. Би энэ түгийг бол маш олон ярьж байгаа. Би өөрийнхөө төлөө зогсолт хийгээгүй би хоёр хүүхдийн төлөө зогсолт хийсэн байхгүй юу. Хоёр хүүхдээ харсан чинь хоёр хүүхдийн минь эцэг эхийн тэр токсик харилцаанд яваад байгаа. Одоо манайгаар ярьдэж нөгөө хэрүүлтэй шуугантай ингээд эцэг их нь үл ойлголцоод томчууд нь үл ойлголцоод яваад хахаар хоёр хөөрхөн тэр байгаа нялх өрүүд нь энэ нөлөөлөд нь штэ. Нөлөөлөд байна. Та нар өөр хүүхдүүдийнхээ нүдийг хараач те. За бүр өөрсдийгөө тоодгүй юм бол манай Монгол эмэгтэйчүүд өөрсдийгөө тоодгүй штэ. Өөрсдийгөө хайрладгүй. Харин үр хүүхдтэйгээ нөгөө өрөөлзөө босоод ирдэг те. Одоо хамаагүй тэр юугаа ч гэсэн ашигла нэрэ. Тэр одоо нөгөө өөрийгөө хөдөлгөх хүчээ ашигла. Хүүхдээ хар, үр хүүхдүүдээ хар. Үр хүүхдүүд чинь жаргалтай байна уу? Үр хүүхдүүд чинь нүдэнд гуниг сууж гин үү? Үр хүүхдүүд чинь одоо өөрийнхөө нөгөө нэг бидний хилдэг одоо энэ мэдрэмжүүдээ илэрхийлж чадж гин үү? Бид нар чинь багада мэдрэмжээ илэрхийлж чаддгүй нөгөө мэдрэмжийг минь хаадаг байсан юм билээ шүү. Тэрнийгээ мэдэхгүй шүү дээ. Чи яасан уурлахаар чи яагаад уурлаад байгаа ингээ хүүхдэд загнаад байдаг. Уйлахаар чи яагаад уйлаад байгаа ингээ загнаад байдаг. Энийгээр баг чи яасан муухай инээдгийн чанга инээдгийг ингээд чинь энэ бүх мэдрэмжүүд чинь хүн болгонд хэрэгтэй зүйл байгаа байхгүй юу? Бид нар чинь үгүй надад энэ уурлах чинь хэрэггүй гэд тастаа хайчдаггүй үсттэй. Үгүй. Уурлах ч гэсэн хэрэгтэй, уйлах чинь ч гэсэн хэрэгтэй, инээх ч гэсэн хэрэгтэй. Энэ бүх мэдрэмжийг харин бид нар нөгөө санамсаргүй нөгөө гэр бүлийнхаа хүмүүжлээд нөгөө ойлгоогүй зүйлээс чинь тэр хүзүүг нь хаагаад тавьчихаар хүүхдүүд чинь одоо би 40 гарсан мэг хөгчм нь өөрийгөө илэрхийлж чадахгүй тэр дуу хоолой хаагдаад боогдоод идэх юм байна. Тэр зүйлийг чинь тэр бага наснд нь тавьчихж байгаа байхгүй юу? Харин ч бүр яагаад уурлаад байна миний хүүхэд? Яагаад уйлаад байна? Яагаад сэтгэл ханамжгүй байна гэж одоо эцэг их болсон бид бүхэн харин тэрний чинь асууд сураглаж хүүхдүүдэд харах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгжээж тэр хүүхдүүдийн чинь яагаад тэр сэтгэл ханамжгүй байгаа гэдгийг нь ойлгох. Харин ч эсрэгээр нь зүгээр цаашаа гэж түлхээд авах биш. Цаашаа чи ямар ааштай ууртай гэд хүүхдүүдээ тэгээд нөгөө нэг загнаад урдаас нь загнаад байх биш. Энэ яагаад ийм мэдрэмж гараад байна гэдгийг сонсох хэрэгтэй байна. Ингээд сонсоод өгөхөр энэ хүүхдүүд чинь өөрөө яагаад би ингэж байна гэдгээ илэрхийлж чаддаг болт юм байна. Хамгийн наазах нь. За тэгээд энэ зүйлүүдийг мэдээд одоо би одоо Америктайгаа харьцуулах гэж байгаа даа. Би одоо энэ Америкт 20 гаруй жил амьдарч байгаа. За барууны орн ялгаагүй те. Энийг манай хүмүүс бүгдээрээ мэдж байгаа шүү. Энэ Америк хүүгнүүд чинь тэгж хүчирхийлэлд өртөө сууж идэг хүмүүс аахгүй биш аахгүй. Мэдээж энэ олон дотор юмуд бас байгаа л та. Гэтэл өөрийнхөө төлөө чи намайг ингэж оромжиж болохгүй шүүгээ хаалгас аваа гараа явдаг байхгүй юу? Яагаад тэгж гаргаж явж чадчихэв? Яагаад гэвэл тэр хүмүүс чинь өөртөө ихтгэлтэй байна, хүчрхэг байна, санхүүгийн өөрийн бие даасан чадвартай байна. Тийм учраас тийм хүмүүс чинь хаалга хаагаад саваагаараа явдаг байхгүй юу? Чи надаа ингэж харьцахгүй гэдгийг тэрэн дорн нам зогсоож чадчих байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ асуулт гарч иж байгаад яагаад бид нэр чадахгүй байна? Бид нэр тийм зүйл нь байхгүй учраас бид нэр өөрийгөө үнэлэхгүй байгаа учраас бид нэр өөрсдийгөө тэнд шатны ачуур шиг дэвсэж өгч байгаа учраас
Энэ зүйлийг дараагийн степ гарч ирэх зүйлийг бид бүхэн өөрсдөө тавиад өөрсдөө эмэгтэйчүүд маань өөрсдөө хийгээд яваад байд юм байна. Тэгэхээр энийг зүйлийг бол болгож болно. Зогсоож болно. Энэ тэр тусмаа Америкт болвол энэ эмэгтэйчүүдийн эрхийг маш их хамгаалсан, маш их одоо тий дээдлэгтэй улсад оронд амьдарж байгаа хүмүүсийн хувьд бол энийг гаргаж хэлэх хэрэгтэй. Энийг дорн тэр үйлдэл дээр нь зогсоох хэрэгтэй. Ойр орчныхаа найз нөхдөд одоо би бүр ингээ хүмүүстэй ингээ тип өгөх гээд л ингээ зөвлөгөө гэдэг ч юм уу хэлэх хэрэгтэй. Энийг илчлэх хэрэгтэй. Муу нухаар сайн хичээл гэж хэлэх хэрэгтэй байхгүй юу? Харин манай Монголын маань энэ хүмүүжилд нь бүр эсэргээрээ юу гэдэг вүлээ мековч нөгөө олгоо хаагравч гидсэн дотроо тогоон дотроо эсэргээр нь бидний чинь тэгж хүмүүжүүлсэн байхгүй юу? Нууж явах ёстой, хааж явах ёстой. Энэ зүйлээ гэр бүлийнхаа энэ юмыг хэлдэггүй юм, гадагш нь хэлдэггүй юм. Та нар энийг бодоод үзтээ. Зүгээр эрүүл ухаанаар зүгээр бодоод үзтээ. Энэ юу гэсэн үг вэ? Тэр хүчирлийг хийж байгаа хүнийг хэлж болохгүй яах ёстой гэхэр чинь дараагийн зүйлийг л тавих тэр юуг нь гаргаж ирж байгаа үстэй зогсоохгүй болохоор би зүгээр энгийн жижигхэн жишгээр хий. Хүүхдэд чихэр үг нэг амтай юм үгүй л доо чихэр үгүй одоо lollipop хүүхэд амтыг мэдэрсэн хүн чинь дараагийн амтыг авахын тулд дахиад чихэр идэнэ үсттэй тэр амтай үгүй тэрнтэй л ялгаагүй штэ та нарын хүчирхийлэг уур бухимдлыг за гарын тэр фистик одоо нөгөө цохилтыг нэг өнгөрөөгөө нэг хүлээж зөвшөөрж ивэл sorry дараагийн цохилт дараагийн хүчирхийлэл орж ирнэ гэдгийг л одоо ерөөсө хүлээн зөвшөөрөл ойлгочихл гэж хэлмээр байна. За дээрээс нь айгүй олон хүчирхийлэл явагдаж байгаа шүү. Би бол энэ лайв дээр бол маш олон одоо коучуудыгаа урьж ярилцсан. За бүр ингээд араар тавилтын хүчирхийлэл одоо юу гэдгийг одоо тий одоо бэлгийн хүчирхийлэл гэж одоо ярих юм бол их зүйл байна. Тэгээд Мегминий ингэж тий энэ зүйлийг ингээд дуурж ярьж байгаа чамдаа маш их баярлаа. Маш олон хүмүүсийг мэдээж ингээд хүн болгон хөөе Мег намайг аварсан шүү. Ингээ хэлэх хүмүүс байдаг шүү нэрэ. Одоо би намайг аварсан шүү. Намайг тийм нөхцөөс гаргаж авсан шүү гэж олон түмэнд дуудаж ярихгүй хэлэхгүй ч гэсэн нэг хүний амьдралыг, нэг ээжийн амьдралыг, нэг эмэгтэйгийн амьдралд өөрчлөлт оруулахад та нар бодоорой. Цаана байгаа хэдэн хүүхдүүдэд нь өөрчлөлт ордгийг шүү. Цаана байгаа хэдэн хүмүүст нь нөлөөлөл байдгийг шүү. Өнөөдөр би энэ хүчирхийллийг төвчж чадахгүй гэх юм бол манай үр хүүхдүүд минь энэ хүчирхийллийг төвчж амьдрахгүй байхгүй юу? Хэрвээ би ээж хүний хувьд, эмэгтэй хүний хувьд энэ хүчирхийллийг одоо ингээд өргөжлүүлээд хүлээн зөвшөөрөөд амьдраад байвал миний үр хүүхд чинь энийг харж өсөж байгаа миний үр хүүхд чинь дараагийнхаа үйлдэл буюу энэ чинь generation төв ингээд дамжаа цаашаага энэ үйлдэлийг хүлээн зөвшөөрөөд явж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл энэ чинь зүгээр дастай орчин шүү дээ. Энийг зүгээр хэвэн гэж үзэж шүү дээ. Тийм учраас ийм үйлдэл чинь ингээд яваад байдаг байх нь наа. Тэгээд эмэгтэйчүүд нэ өөртөө одоо тийм хүчтэй strong одоо өөрийнхөө төлөө зогсдог дуу хоолойтой байгаараа. Гэтэ өндөө бас заримдаа дарагдаад үнэхээр тэгэх болцоо байхгүй юм руу яваад очдөг юм а. Тийм учраас мэрэгжлийн хүмүүстэй харьцаарай. Мэрэгжлийн хүмүүсээс одоо манай коучүүдтэй ажиллаарай, манай мегтэй ажиллаарай. Хэрвээ та ийм зүйлд байгаа бол эндээ та хүлээн зөвшөөрөөд эндээ зогсолт буюу энийг таслан зогсоох арга хэмжээг аваарай гэж бүр чин сэтгэлээсээ гуймаар байна. Баярлалаа мегж. За маш их баярлалаа Бямба коучтой. Тэг бүгдийн сайхан ингээд одоо тий хүчирхийлэл гэдэг чинь айгүй жижигхэн зүйлээс эхэлсэн юм а гэж үнэхээр тийм шүү тий. Үнэхээр жижигхэн зүйлээс бид нар өрөөс анзаардаггүй ийм зүйлээс ингээд орж ирдэг байгаа. Тэгэхээр тэр бол ялангуяа тий ээж ингээд нөгөө хүүхдээ хараад сууж байгаа тэр үед тий санхүүгөө болж байгаа. За дээрэс нь ингээд нийгмээс жоохон ингээд тусгаарлагдаад ингээд ирэхлээр нөгөө өөрөө ирэхгүй юм тий доошоо орох нэг юм ганцаардах нэг юм байдгийн тий. Тэгэхээр энэ үед жинхэнэ нөгөө нөхрийн чанар бас ингээд танигддаг юм байлээ тий бас ингээд тэрүүгээр нь бас яаж болох юм. Би мегдээ энэ дээр бүр нэмээд нэг юм хэлчмээр мег. Sorry. Яриаг нь тасалчлаа. Энэ дээр би нэг юм нэмээ хэлчмээр байна. Одоо яг сая мег мэн яг хэлчлээ. Одоо бид нар чи харин энэ ээж нар чинь эмэгтэйчүүд бас хэдэн жил ингээ хүүхдээ харж өсгөх нэг юм хугацаа гарч ийн. Яг энэ ингээ яг өндөө бол яг тэр айгу вик одоо нөгөө нийгмээсээ тасарч जैन тий үр хүүхдтэй илүү цаг зав зарцуулж уул нь хамгийн сайхан цаг зав үе байхгүй юу. Гэхдээ харамсалтай нь энэ маань бид нар буцаад яг ийм нөхцөл рүү ингээ жоохон өөртөө ихтэй бус байдал руу ингээ явуулаад оруулаад байдаг. Энэ зүйлийг одоо энэ Америкт байгаа одоо нөгөө сайтууд байдаг л да айгу тавьдаг байхгүй юу. Би ингээ гэртээ хүүхдээ харж जैन уйдж जैन ганцаардж जैन тий одоо ингээ жижигэрж जैन үнэхээр ингээ өөртөө итгэлгүй болж байна. Энэ харин зүйлээ бид нар эмэгтэйчүүд маань өөрөө хүлээн зөвшөөрөөд энэ нэг хугацааг өөртөөгөр харин бүр нөгөө ашигтайгаар эргүүлэх бас болцоонууд байдгийн шүү. Өөрийгөө хөгжүүлээ тий өөртөө тэр цаг завыг зарцуулаад өөртөө ямар зүйлийг бас тий одоо энэ хугацаанд энэ одоо нөгөө ажилласаа хүнд ирсэн
одоо гэртээ байгаа хүүхдээ өсгөж байгаа хугацаанд өөрийгөө яаж хүчрхэгжүүлэх үү, өөрийгөө яаж боловсруулах уу, өөртөө яаж хөрөнгө оруулах уу гэж тэр талаас арга хэмжээ аваарай. Тэгжээж бид нар энэ дараагийн ирээдүйд гарах ч юм уу тэр одоо мэдээж сайхан зүйлийн эхлэлийг тийм тавьж байгаа бах. А магадгүй ингээд яваад байвал дараа ирээдүйд гарах тэр аимшигтай магадгүй тэр хүчирхийллийг энд ингэж урьдчилан зогсоох болцоо олдож байгаа шүү. Яг Мегийнхаа хэлсэн зүйл дээр ингээд тодотгоод бас нэг хэлчихье. Баярлалаа Мегэ. Баярлалаа. Тий, яг энэ үед те бас ингээ нөгөө нөхөртөө сайн ойлгуулад те яг өөртөөгөө ингээд өнгийгөөд ингэж ирж байгаа яг энэ боломжоо бас ингээ ашиглах бол үнэхээр чухал. Тэгээд дараагийн нэг асуулт болохоор юу ярих гэсэн гэхээр сая Бямбако хүч маань хэлдэг. Бид нар үнэхээр ингээд тасцсан даваа маань байдаг учраас бид нар энийг ингээд төвчээд энэ хүчирхийлэл гэдэг зүйлийг улам ингээд томруулаад явдаг юм аа. Энэ донд чинь бас ингээд те ирээдүй хойч хүүхдүүдэд бас ингээд тасгаад байгаа нь үнэхээр бидний нөгөө эмгэнэл байгаа байхгүй. Тийм болохоор л те ингээд та хүүхдийнхээ ахад яг ингээд таны амьдралыг давтаад таны ингээд юу ч хийж чадахгүй болцсон тэр үедээ хүүхдүүд чинь таны яг энэ амьдралыг давтахад тэр бол үнэхээр танд бүр үхэл шиг те одоо бүр хизээч үзмээргүй байгаа тэр зүйл байгаа даахгүй. Тэгэхээр энийг л ингээд олж харж чадах юм бол таслан зогсоох те энийг юмаа бид нэр эхлүүлж байгаамаа л гэж хэлэх гэсэн. За тэгээ дараагийн нэг зүйл бол те одоо биднэрт ингээд удахгүй бас ингээд нарад хамсан багш маань маш гоё юм одоо аяныг бас ингээ эхлүүлэгчийн 5 хоногийн аян за энэ 5 хоног болохоор зөвхөн үнтэй гадаадад байгаа эмэгтэйчүүдэд зориулсан ийм гоё хөтөлбөр болох гээд байна. Тэгэхээр энэ хөтөлбөрт та бас ингээ те одоо дэлхийн хаанч сууж байгаа те та яг энэ төрөлх хэл дээрээ хамгийн гол нь биднэрт бүр энийг ерөөсө хаанч бид нар сонсдоггүй хичээл байгаа байхгүй хамгийн гол нь хаанч сонсдоггүй маш гоё мэдлэгийг одоо тий дэлхийн түвшний ийм коучос бид нар ингээд суралцаад явж байдаг. Тэгэхээр энэ гоё мэдлэгийг тий олон хүмүүс бүр ингээд сонсоосоо олон эмэгтэйчүүд бас тий өөрлөгөө өнгөх энэ аяныг бас ингээд эхлүүлээсэй гэж бас маш их хүсэж байна. Тэгээд энэ аяны талаар Бямбако коучосоо бас ингээд мэдээлэл авах гэсэн юм аа. Тэгээд Бямбако коуч нь бас энэ аяныг зохион байгуулагч байгаа. Баярлалаа Меговч. За би Нара Томсон багштайгаа одоо хамтраад одоо тийм гадаадаар амьдран одоо дэлхийгээр дархан сууж байгаа эмэгтэйчүүдэд бүсгүүчүүдэд зориулаад энэ 5 хоногийн үнгүй аяныг зохион байгуулж байгаа. Маш гайхамшигтай. За би бүр Нара Томсон багштай бүр талархмаар байна. Нара Томсон багш маань ийм боломжийг энэ бүсгүүчүүдэд эмэгтэйчүүдэд олгож байгаамаа. Гадаадад амьдарч байгаа бүр тодотгож хэлээд байгаа шүү. Гадаадад амьдарч байгаа. За энэ 5 хоногийн аянаараа болвол бид бүхэн за гоё нэртэй байгаа. Тэгээд дунд насны жигүүр гэсэн гоё нэртэй аян зохиож байгаа. За тэгээд бид нар ерөөсөө энэ дунд наснда буюу одоо тийм манай Монгол эмэгтэйчүүдийн хувьд бол 32-оос дээш нас гэх багш маань хэлдэг л дээ. Ер нь бол энэ дунд насны руугаа нэгж ороод байна. Тэгэхээр энэ үед чинь бид бүхэн чи яг тийм юу руу орж эхэлдэг юм ба штэ. Нэг буцаад нэг зог тосоод нэг амьдралдаа эргэн бодох. За би юу хийж вэ өдий хүртэлтэй. За нэг хэдэн хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн байна. За нэг ажил хөдөлмөр хийгээд нэг тодорхой карьерд орж хүрсэн байна те. Нэг байр суурьд хүрсэн байна. Ингэж одоо за миний амьдрал чинь одоо юу болж байна гэж дүгндэг ч юм уу. Угаасаа нэг амьдралынхаа бас ийм нэг бид бүхэн энэ бас нэг амьдралынхаа цирклийг бас ингэж зүгээр ойлгож үзмээр байгаа. Хүүхэд наснаас ахгуулаад ингээд өтлөнөө ингээд явсараагаад өтлөнөөс хүрээлийн амьдралыг дуусгаж штэ. Тэгэхээр энэ нэг уюуд одоо манай багшийн мань бүр гоёор тайлбарлаж хэлдэг. Эмэгтэй хүн улирлаар амьдрдаа гэдэг. Тэгэхээр энэ улиралтайгаа ойлгох хэрэгтэй байдаг юм байна. За тэгээ багш маань дандаа маш гайхамшигтай тийм ерөөсөө урд нь хожид сонсож байгаагүй өөр өнцгөр харах болцоог ин тархиад толгойг ч юм бүр ажилуулах тийм дандаа тийм гоё гайхамшигтай сургалтуудыг явуулдаг. Үнэхээр гайхамшигтай. За тэгээ тэрэндээ энэ зүйлийг одоо эмэгтэйчүүд бүсгүүчүүдтэй ойлгуулах бололцоог энэ 5 хоногийн үнгүй аянаараа одоо өгж байгаамаа. Тийм гайхамшигтай боломжлогоог өгж байгаа. Тийм учраас гадаадад амьдарч байгаа битэрийн энэхүү лайвыг сонсож байгаа гадаадад амьдарч байгаа эмэгтэйчүүд бүсгүүчүүд мэ чихээс старлага сонсоорой бүр анхаарлаа тавиад энэ аянд минь нэгдээд ороод ирээрэй. Энэ хаалттай групп ажиллаж байгаа. Энэ группт минь нэгдээд ороод ирээрэй. Энэ групптэр аль хэзээ үйл ажиллагаа аль хэзээ тий одоо нөгөө лайвууд бичлэгүүд явагдаад эхэлсэн байгаа. Мэдээлэлүүд өгөөд эхэлсэн байгаа. Тэгээ энэ группуд ороод за багш маань энэ групп дээр бол 5 хоног буюу 1 сарын 23-наас 27-ны хооронд 5 хоногийн лекц энэ групп дээр үнэгүй цацагдана. За лекц нь бол ингээд яг үндсэн Zoom-ээсээ цацагдаад энэ группэд нэгдсэн хүмүүс та бүхэн энийг үнэгүй үзэх болцоотой. За цаашлаад манай багш маань бол коучинг, ментор маш гайхамшигтай дэлхийн мастер коуч байгаа. За тэгээд манай багш маань бол ингээд Zoom дээр буюу private VIP сургалтаар
VIP сургалтаар хүмүүс бүр коучинг өгдөг. Одоо яг та бүхэндээ илүү тэр гүндгэрүүлсэн сургалтанд та бүхэн үн төлбөртэйгээр хамрагдах болцоо олгож байгаа. За тэгэхээр энэ үн төлбөр бол үнэхээр айгүй хямдхан явж байгаа шүү. Та бүхэн үн төлбөрөнгүүд тэгвэл айгаас сүртчээр энэ бол ерөөсөө баг та бүхэн баг зүгээр нөгөө нэг амсалт энэ бол нөгөө нэг бид нэр ингээд бүр тестеринг бүр амсалтын юугаар явж байгаа зүйл шүү. Тийм учраас энэ боломжийг та бүхэн минь атгаад аваарай. За энэ сургуультаар энэ аянаар юу гэрөөс хийх гээд байгаа юм бэхээр энэ л яг өнөөдрийн яриад байгаа сэдвүүд болох одоо энэ асуудлууд бэрхшээлүүдээс бид бүхэн яаж гарч болох вэ? Бид бүхэн яриад байдаг шүү дээ. Одоо Мегман эхнийхээ асуултан дээр хэлсэн нөгөө ингээд ад жаргалтай юм шиг бид нар бүхэн чинь хараад байгаа боловч бас нөгөө талд чинь бас зовлонгууд бас байгаа шүү дээ. Энэ хүний амьдрал чинь жаргаланч зовлонч хоёр зүйл нь хоёулаа л хослоо явж байгаа байхгүй юу? Тэгвэл бид нар чинь зовлон ирж байгаа ингээд тэрэндээ унаад авах биш. Харин тэр зовлондоо яаж одоо хариу үйлдэл үзүүлэх үү? Тэр зовлон буюу зовлон гэдэг чинь бас аюу хэцүү хүнд үг байна байж. Асуудал бэрхшээл гээл чи. Асуудал бэрхшээлт одоо яаж тэрнийгээ те зохицуулах уу, даван туулах уу? Тэрэндээ суралцдаг. Тэрнийг энд суралцуулдаг. Толгойд чинь бас нэг энийг чинь өнөөдрийн асуудлыг би магадгүй энэ чинь надад харин боломж байна гэж харах болцоо олдогддог тий. За ийм асуудал хүнд асуудал тулгараад ирлээ. Энийг би яаж хөнгөн шингэнд тулаад гарах уу гэдэг одоо бас нэг өөр болцоог олгодог. Жишээлбэл тийм зүйл рүү оруулдаг тэр зүйлийг сургадаг. Та бүхний минь одоо эмгтээчүүд та бүхний хүчрхэгжүүлэг, зоригжуулдаг энийг чинь ухан ойлгоход суралцуулдаг зүйл байгаа. Энэ бүгдийг бид бүхэн ч ерөөсө сурж ээж энэ толгой руугаа оруулж ээж мэддэг юм ба штэ. Мэдхгүй зүйлээ бол хүн бол мэддэггүй юм байна. Тийм учраас та бүхэн өөртөө ийм бололцоог олгоорой. Ийм бололцоог бүр нараа томсон багш минь та бүхэндээ үнгүүгээр олгож байгаа маа. Тийм учраас энэ завшааныг энэ боломжийг атгаад шүүрээд аваарай гэж хэлмээр байна. Манай өгч нэг хичээл дээр нэг юугаар жок болгож манай шиг их гоё хичээлийг хөгжлөөр явуулдаг юм да. Жок болгож нэг удаа хэлжсэн. Ийм болцоонд хүн та нар богооны хамгийн сүүлээс ч гэсэн зүгдээ та бүхэн энэ нөгөө боломжийг бариад аваарай гэж багш минь бүр хэлжсэн шүү дээ тий. Тэрэн шиг ингэж энэ боломжийг алтгаад аваарай. Тэгээ магадгүй нэг хүндтэй бүр ингээ нэг толгойд дон хийгээ гэрэл орох ч юм уу. Магадгүй хин нэгний зүрхэнд нь буюу энэ тархинд нь сид буюу тэрнийхэн үрийг суулгах зөндөө олон зүйлүүд би болно гэдэгт бүр хангалттай ерөө баталгаатай та бүхэн нөгөө нэг би танд баталгаа өгж гин гэдэг шиг тийм зүйл болно. Тэгэхээр энийг одоо олон хүмүүс түгээгээд өгөөрэй. Мэдхгүй байгаа хүмүүст нь хэлээд өгөөрэй. Тэгээд энэ группэд минь нэгдээд ороод ирээрэй. Энэ аянд минь ороод ирээрэй гэж та бүхэндээ хэлмээр байна. Тэгээ меккоучтой баярлалаа энэ аяныг минь ингэж бас найзуудаа танилцуулах болцоо олгож байгаад. Тэгээд та бүхэндээгээ тэ энэ аянаар удахгүй уулзнаа. Айгу гоё аян болно. Баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бид хоёр те гэр бүлийн хүчирхийлгээд айгуу тийм одоо нөгөө тэг бидний ярьдгаар бол айгуу хүнд сэдв ингээ хүндчлөөлдөг. Гэхдээ маш ихтэй ингээд тийм гоё боломжийн хөгжилтөө тэр оронд очичоод яагаад те бид нар яг энэ хуучны те энэ нэг байдлаар ингээд амьдраад байгаа вэ гэдэгт тэр бас нэг дүгнэлт хийгээсэй. Тэгээд мэдээж те бас ингээд бусад гадаад оронд ингээд амьдарч байгаа хүмүүс бол маш олон асуудал байгаа шүү дээ. Тэгээ нутгаа санаж, тэгээд одоо гэр орондоо те ингээд визний асуудлаас болоод бас хайртай хүмүүстэйгээ уулзах чадаагүй бас ингээд хавцал үүдсэн тохиолдлууд ч гэсэн байгаах. Тэгээд маш олон те ингээд ялгаагүй л ингээд амьдрал өрнөж байгаа учраас маш олон асуудлууд ингээд байгаа, явагдаж байгаа тий. Тэгээ хэлний асуудлууд ингээд байна гэдэг ингээд тэг ингээд тоочхон бол зөндөөл тий санхүүгийн за тэгээ мэдээж ингээд өндөр хөгжилтэй оронд амьдарч байгаа хүмүүс чинь маш ихтэй ингээд нөгөө нэг ажиллах цаг тий илүү их ингэж ажиллаж бас тий нөгөө нэг тэр юунуудаа тий санхүүгөө зохицуулах юм. Энэ хоорондоо бас ингээд үр хөвгтүүдээ яаж байгаа вэ? Тэдэртэй цаг нар ингээд гаргаж байгаа юу? Хинтээ үлдээж байгаа вэ гэл ингээд айгүй олон зүйлүүд ингээд байж байгаа тий. Тэгэхээр энэ болгоныг багш маань бол үнэхээр гайхалтай ингээд амьдралын дөрвөн тулгуур гэж тий одоо эмэгтэй хүн бол ингээд дөрвөн тулгуур дээр ингээд те тулгуурлаад ингээд аз жаргалыг ингээд мэдэрдэг юм аа. Тэгээ энэ дөрвөн тулгуурыг зэрэг ингээд аваад явах юм хүчин чадалтай юм аа. Тэгэхэд энэн дээр ингээд чадварчхад нь бас ингээд багш маань ингээд зааж чиглүүлж те эмэгтэйчүүдийг бас ингээд хүчирхэгжүүлж ингээд өгдөг. Тэгээд ингээд үнэхээр тэр тарих толгойг юм аа те маш гоё ингээд ажиллагаанд оруулж өгдөг. Ийм гайхалтай одоо хөтөлбөрийг ингээд хийдэг. Тэгээ маш олон эмэгтэйчүүд дэлхийн онцөг болон бурууд байгаа те зөвхөн Монгол гэлтгүй тий англи орос хэл дээр хичээл авдаг маш олон эмэгтэйчүүдэд бас ингээд тий энэ одоо гайхалтай соён гэгээр хэвшдэг бас ингээд хийгээд явж байгаад маш их талархжээ.
талархаж जैन. За дээрээс нь бас бид нар ингээд төрлөх хил дээрээ те ингээд гэрээсээ сууж байгаа хүүхдээ харж байгаа те энэ гайхалтай зүйлийг ингээд суралцчихтаа бүр үнэнхээр бүр чин сэтгэлээс ингээд талархдаг юм аа. Тэгээд энэ нэг те бидний ингээд мэдэрсэн авсан энэ зүйлүүдийг бас ингээд те өөр ингээд одоо оронд ингээд амьдарч байгаа эмэгтэйчүүд маань үнэхээр ингээд сонсоосоо гэж маш их ингээд хүсэж байна. Тэгээд Бямбак коучтой маань холбогдоод ингээд тэг группийнхаа нөгөө юг тавьж одоо болох юм бол болохгүй юм болов линкийг те. Ааха. За тэгээд тэр дараагийн мэдээллүүдийг бас ингээд те постондоо ингээд оруулчихъя гэж бодож байна. Тэгээ Бямбак коучтой маань холбогдоод те илүү тэр нөгөө нэг нарийн одоо коучинг те яг өөрийнхөө амьдрал дээр ингээд асуудлаа ингээд дэвшүүлж тавьж агаад тэрүүндээ ингээд чиглүүлэг яг багшаас маань авах гэж байгаа бол тэр төлбөртэй сургалтанд нь зүүм рүү ингээд орох эрхийг бас ингээд Бямбак коучтой холбогдоод аваарай гэж хэлж байна. Энэ бол үнэхээр бусдаа нэр маш хямдхан ингээд одоо боломжоор бидэрт маш том юм одоо үйлчлэгээ бас ингээд өгж байна. Тэр энэ 5 хоног бол үнэхээр бид нар ингээд өөрлөгөө ингээд гайхалтайгаар одоо тэр дотор нөгөө тэнгэрийн маань ингээд сэлмэлдэг гайхалтай юм одоо юу байдаг аян байдаг. Тэгэхээр энд ингээд Баярлалаа Микоч. Тийм манай Наруу Томсон багш бол үнэхээр гадаадад амьдарч байгаа эмэгтэйчүүдаа үнэхээр хайраа өгж байгаа. Хайраа өгж байгаа гэдэг нь цагаа зарцуулж байгаа, энерги зарцуулж байгаа, эрч хүчээ зарцуулж байгаа тий. Бид бүхэнд бүр зориулан энэ 5 хоногийн аяныг хийж байгаа. Тийм учраас энэ боломжийг та бүхэн минь аваарай. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг надтай холбогдож аваарай. Би тэгээд мэдээлэл энэ юун дээр лайвынхаа дээр битээр тавьчин. Тэгээд тэр групп руу нэгдээд надтай холбогдоод тэгээд дэлгэрэнгүй буюу тэр VIP цаашаа төлбөртэй сургалтын мэдээллийг авч болно. Тэгэхээр Мекөвчигөө те энэхүү лайвда өрн оролцуулаад өөрийнхөө найзад намайг танилцуулах болцоо олгож байгаад үнэхээр баярлалаа. Тэгээд та бүхэн минь ерөөсөө те хүчирхийлэл одоо те ингээд айгу хүнд сэдв гэж бид нар хийдэг нэг табу гэдэг хаалтаа сэдвүүдийг яриад баг ингээд эндээс цэрвж одоо те айж байгаа тийм мэдээ одоо тийм мэдрэмж авч байгаа болоод уучлаарай. Гэтэ энэ чинь ерөөсөө амьдрал танд одоо таны амьдрал дээр тохиолдохгүй байгаа юм гэхэд хин нэгний амьдрал дээр энэ зүйл зохиолдоо явж байдаг шүү. Тэгэхээр юм жоохон уужуу, тайван. За надад минь өнөөдөр үгүй маа гэхэд надад маргааш тохиолдох асуудал байж болно шүү дээ. Надад үгүй маа гэхэд миний үр хүүхдэд, миний эгчдүүд одоо хин нэг миний найзад ч юм уу энэ асуудал чинь тулгараа явж байдаг гэдэг юм уужуу сэтгэлээр хүмүүсийг ингэж хард сурааж. Тэрнээс зөвхөн үгүй би чинь бишээ, би чинь ийм юм байдаг юм уу гэж эрвэж одоо баг ингээ реакцаад авах шүү. Баг реакцлж байгаа хүмүүс асуудалтай байдгийн шүү үннийг хэлгээд. Тэгэхээр энэ бүхэл жоохон та бүхэн минь ингээд сэтгэл ууж хандаач. За тэгээд саяны хэлсэн 5 хоногийн сургалтанд аянд та бүхэн минь нэг дээрээ ороод ирээрээ энэ боломжийг атгаад аваарай гэж хэлмээр байна. Тэгээд Мекөвчтэй маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд урилгын маань хүлээж аваад те фэйсбүүкийн найзуудад маш гоё юм одоо мэдээллийг дамжуулж өгсөн Бямбак коучтой маш их баярлалаа. Тэгээд Бямбак коучийнхаа ажилд нь амжилт хүсье, гэр бүлд нь бас сайн сайхныг хүсье. Тэгээд энэ аяныг зохион байгуулж байгаад бас маш их талархаж байна. Тэгээд олон эмэгтэйчүүдийг бас ингэж нэгтгэж байгаад бас маш их талархаж байна. Тэгээд энэ хүрээд одоо энэ удаагийн лайваа ингэж өндөрлж байна. Тэгээд та бүхэндээ бас тий гадаадд байгаа найз нөхдөө бас энэ группт ингээд урайраа тий одоо гадаадын аль ч оронд байсан хамаагүй тий найзуудаагаа бас урайд тий энэ асуудлуудаа ингээд шийдэхэд нь зохицуулахад бас ингээд туслаарай гэж бас хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа Мега. Сайхан амраарай.